хунзар одоо савлгаатай ус ундаа уулаа саваа шууд хаях юм уу эсвэл ядаж усаар зайлаад тэгтээ ингээд жоохон цэвэрхэн болгочоод хаях уу гэдэг бол хэрэглэгчийн хувьд энэ стандартад оруулах хэрэгжүүлэхдээ энэ стандартыг хэрэгжүүлэх бас нэг алхам болж байгаа гэсэн үг байна. Тэр хүн дахин боловсруулах энэ шатнд тодорхой хэмжээр хувь нэмэр оруулж байгаа чанартай сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг болно. Цуглуулаад дараа нь цаашаа үйлдвэрт очихоор англи алхаад боловсруулах шат болоод тэр үйлдвэрлэгчийн тэгээ дахин боловсруулагч үйлдвэрлэгчийн хийх ёстой ажлууд тэр нь яг процессын дагуу явагдаж байгаа үгүй юу гэдэг нь бол энэ стандартын хэрэгжилт оршиж байгаа гэсэн. Яагаад стандартыг хэрэгжүүлдэг юм бэ гэхээр чанарын баталгаа болдог. Хоёрдугаар нь аюулгүй байдлын баталгаа болдог гэсэн. Тэгэхээр тухайн хунзар хаягийг дахин боловсруулахдаа энэ дахин боловсруулах сэргээн ашиглах гэсэн зааврын дагуу явагдсан болвол процессын дагуу явагдсан болвол тэр одоо бүтээгдэхүүн аюулгүй одоо чанартай одоо үйл явцаар тэр баталгаатай үйл явцаар боловсруулсан юм а гэдгийг үйлдвэрлэгч одоо зоригтой хэлж чадна тийм. Тэгээд эрэхлээр нөгөө бүтээгдэхүүн хүлээж авч байгаа хүмүүс ч гэсэн итгэлтэйгээр тухайн бүтээгдэхүүнийг бодлож авна. Тийм учраас чанартай найдвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэж хэлхийг боломжтой харагдаж байна.